За мэдсэн үү? Бидний удаагийн нэвтрүүлгээр коронавирусын эсрэг вакцины тухай баримтуудыг Netflix-ээс гаргасан баримтат кинон дээр тулгуурлах бүргээр бэлтгэлээ. Та бүхэн тун сонирхолтой баримтуудыг сонсон бидэнтэй хамтаагаарай. Коронавирус тархснаас хойш коронавигийн вакцин олон төрлөөр гараад байгаа хэдий ч нөгөө талаар коронавирусын мутац хувилбарууд ч гэсэн олон төрлөөр гараад байгаа билээ. Тэгэх тусам дэлхийн нийт цар тахалд нэрвэгдсэн өнөө үед бид бүхэн цар тахалтай холбоотой кинонуудыг хүртэл ихээр мэддэг болсон билээ. Тэгвэл тэдгээр кинонуудын төлөөлөл бол яа харахгүй континжем кино байв. Тус кинон дээрх вирусын эсрэг вакцин нь хүний биед тухайн вирусын баг тунг тарьснаар хүний биед дархлаа суулгах зорилготой байдаг. Харин Солонгосын флүү хэмээх кинон дээрх вакцин нь байгалийн дархлаанаас гарган авсан вакцин байв. Энэ мэтэр вирустэй кинонууд дээр янз бүрийн төрлийн вакцинууд гардаг. Тэгвэл өнөө цаг үед дэлхийн нийтийн сэдэв болоод байгаа COVID-19 эсрэг вакцин нь аль төрөлдөө хамрагдаж байгаа вэ хэмээх асуулт гарч ирнэ. Юутаж бүгдээрээ COVID-19 цар тахлын эсрэг вакцины тухай ойлголтыг вирустэй кинон дээр гардаг вакцинуудтай харьцуулан авч үзцгээе. Хүний биеийн дархлааны эсүүд нь гаднаас үл таних вирусын халдвар орж ирсэн тохиолдолд юун түрүүнд тухайн вирусын онцлогийг олж таньдаг. Тэрхүү таньж авсан вирусын онцлогийг нь бид шинжлэх ухааны хэллэгээр харийн антиген хэмээн нэрлэдэг. Цаашлаад биед орж ирсэн харийн антигенийг таньж авсан дархлааны эс нь өөрийн таньж авсан антигений тухай мэдээллийг биеийн бүхий л дархлааны эсүүдэд буюу өөрийн талуудаа нэн даруй мэдэгддэг. Тийхүү дархлааны эсүүд биед орж ирсэн бүхий л антигенүүдийг илрүүлэн тэр даруй дарж авах оролдлогыг хийдэг гэсэн үг. Харин дархлааны системийн зүгээс харийн антигений эсрэг үүсгэж чадсан өвөрмөц уургийг эсрэг бие гэнэ. Илүү ойлгомжтой тайлбарлавал эсрэг бие нь антиген дээр барьцалтаж өгснөөр антиген хүний биеийг сүйтгэх ямар чадваргүй болдог ажээ. Харин энэхүү процесс дор хаяж 14 хоногийн хугацаанд үргэлжилдэг. Хэрв биед орсон вирус 14 хоногийн дотор хүний биеийг хангалттай сүйтгэж чадах юм бол өвдсөн хүний амнасанд аюул тулгарх болно. Ерөнхийдөө хүний биеийн байгалийн дархлаа болон вакцинаар үүссэн дархлаа хоорондын ялгаа нь үүндэл оршдог. Мөн бие махбодод хор хөнөөл учруулдаггүй гадны вирусыг ч гэсэн дархлааны систем дарангуйлж эхэлдэг байна. Вакцин нь вирусыг халдварлуулахгүй байх үүргийг гүйцэтгэхээс гадна хүний биед хуурамч халдварыг суулгаж өгч байгаа хэрэг юм. Ингэснээр вирусын онцлогийг биед дасган зохицуулж дархлааны системийг бэхжүүлж өгдөг. Вакцин нь хүний биед хуурамч халдварыг суулгаж өгөх арга замууд нь 3 янз байдаг. Та бидний харж буй ичлэг континжем кинон дээр гардаг шиг багахан хэмжээний вирусыг устгаж чадах вакцины туршилтыг харуулж байна. Бус вакциныг амьд вакцин гэдэг. Хүч цултай вирус нь хүний биед орсны дараа үзүүлэх сөрөг нөлөө нь бага мэт боловч мэдээж вирус л учраас тодорхой хэмжээний нөлөөг биед үзүүлдэг. Гэсэн ч тэдгээр сул хэмжээний вирусыг хүний биеийн дархлаанд төвөггүй дарангуйлж чаддаг байна. Түүхэнд хамгийн ихээр ашиглаж ирсэн вакцинуудын тоон жил тутамд хийдэг томоогийн вакцинаас ахуулаад улаан бурхан, салхин цэцгийн эсрэг вакцинууд ордог. Тэдгээр вакцинууд нь хамгийн энгийн хэрнээ хялбар сэргийлэх арга мэт боловч орц найрлагаасаа хамаарат биед үзүүлэх үр нөлөө нь цаг хугацаа ихээхэн шаардагддаг. Альва вирусын эсрэг вакцинуудыг 3 үйлчлэлээр ангилж үздэг бөгөөд нэгдүгээр үеийн вакцинууд нь хадгалах хугацаа нь тодорхойгүй улмаас улс орнуудад төдийлөн хүлээн зөвшөөрөгддөггүй байна. Харин 2 дугаар үеийн вакцинууд нь вектор вакцинууд юм. Өнөө хүртэл дийлэнх вакцин бол идэвхгүй буюу сулруулсан вирусээс бүтээсэн вакцин байсан юм. Эдгээр вакцин нь дархлааны асуудалтай дархлаанд дарангуйлагдсан гэх мэт хүмүүст үйлчлэгээ сул тул эдгээр хүн вакцинд хариулсан ч өвдөх эрсдэлтэй байдаг. Ийм учраас эрдэмтэд сүүлийн 20 жилд вектор вакцин буюу генетикийн хувьд инженерчилсэн вакциныг бүтээх гэж оролдож иржээ. Ингэснээр вирусын генетик мэдээллийн тодорхой хэсгийг хүний дархлааны эсүүдэд хүргэж улмаар хүний дархлааны B лимфоцит эс нь эсрэг биеийг антибоди үйлдвэрлэж устгадаг ба T лимфоцит эс дархлааны урвалыг зохицуулах ба мөн дархлааны ой санамж болж өгдөг. Энэ төрлийн вакцинууд нь бидний мэдэх AstraZeneca болон Johnson & Johnson-ы вакцин байв. Харин 3 дугаар үеийн вакцин бол mRNA төрлийн вакцин юм.
Pfizer ба Moderna вакцин бол вирусын гадаргуугийн спайк уургийн генийн мэдээллийг хүний дархлааны эсэд хүргэж дархлааг үүсгэдэг өөр технологи буюу mRNA технологи юм. Тус төрлийн вакцин нь вирусыг өөрийг нь огт ашигладаггүй гэдгээрээ давуу талтай дээр эдүүгээ хамгийн аюулгүй сайн чанарын вакцин гэгдэж байгаа ажээ. 2003 онд SARS өвчин тархах үед SARS-ын вакцин гарах хүртлээр 20 сарыг зарцуулж байсан бол 2014 онд гарсан Эбола вирусын вакцин 7 сарын хугацаанд, харин 2016 онд гарсан Zika вирусын эсрэг вакцин нь 6 сарыг тус зарцуулан бүтээгджээ. Тэгвэл коронавирусын вакцин нь ердөө 65 хоногийн дотор бүтээсэн вакцин ажээ. Гэсэн ч вакциныг тэр даруй хүмүүст тарьдаггүй байна. Вакциныг гаргасны дараа маш олон янзын туршилтуудыг хийсний үр дүнд хүмүүст тарьж эхэлдэг. Хятад улсын Ухаан мужид коронавирус гарснаас хойш ердөө 3 сарын дараа буюу 2020 оны 3 сарын 6-нд анхны вакцин Moderna вакцин гарч байжээ. Дараа нь түүнээс хойш 9 сарын дараа буюу 2020 оны 12 сарын 8-нд Англи улсын иргэн 90 настай эмэгтэй анхны Pfizer вакциныг тариулжээ. Америк нэгдсэн улсын зүгээс анх вакциныг амжилттай гаргаснаас хойш даруй 10 жилийн дараа л вакцины бүрэн төгс хувилбар аль бие ёсоор гарна хэмээн мэдээлж байжээ. Тэгвэл коронавирусын вакцин нь бүр 10 дахин бага хугацаанд буюу 1 жилч хүрэхгүй хугацаанд аль бие ёсоор гарсан байна. Үнэхээр ингэхээс ч өөр аргагүй байсан билээ. Ерөнхийдөө вакцин хэмээх зүйл анхны туршилтын хувилбараар гарснаас хойш аль бие ёсны 3 шат дамжлагыг давах шаардлагатай байдаг. Нэгдүгээр дамжлага дээр ердөө хэдэн 10 хүмүүс туршилтын вакциныг тарин биед сүрэг нөлөө болон хашил үзүүлж байгаа эсхийг хэдэн сарын турш ажилдаг ажээ. Хэрв нэгдүгээр дамжлага дээр онцгийн асуудал гарахгүй бол хоёрдугаар шатны туршилтыг хийдэг байна. Хоёрдугаар туршилтын хувьд вакциныг хэдэн зуун хүмүүс тарин мөн л сайтар ажилдаг ажээ. Нэгдүгээр дамжлага нь хоёрдугаар дамжлагаа бодвол хамаагүй хялбар бөгөөд хоёрдугаар дамжлага дээр нэлээд олон хүнийг тарьдаг учраас ажиглалтыг бүр 1 жил хүртэл хугацаанд хийдэг. Хэрв хоёрдугаар дамжлага дээр мөн л онцгийн асуудал байхгүй бол 3 дугаар шатны туршилтыг эхлүүлнэ. Харин энэ удаад хэдэн мянган хүмүүс вакциныг тарьдаг. Эцсдээ эдгээр бүхий шатны туршилтуудыг нийтдээ 4 жилийн хугацаанд бор хаяж 5,000 хүн дээр хийдэг ажээ. Гэтэл коронавирусын вакцин нь ердөө 1 жил орчмын хугацаанд дээрх 3 үе шат дамжлагын туршилтуудыг амжиж хийж дуусгасан юм. Учир нь коронавирусын тархад маш хурдтай байсан учраас тэдгээр 3 үе шаттай туршилтуудыг бүгдийг нь бараг л нэгэн зэрэг хийж дуусгасан байна. Мэргэжилтнүүдийн хэлснээр бол коронавирусын тархалбыг зогсоохын тулд дэлхийн хүн амын 60%-ийг вакцинд бүрэн хамруулах шаардлагатай хэмээн ярьж байжээ. Дэлхий дээрх 8 тэрбум хүн амын 60% гэд бодоод үзэхээр 4 тэрбум 700 сая хүн гэсэн үг юм. Өмнө нь хүн төрөлхтний түүхэнд ийм их хүн амыг богино хугацаанд вакцинжуулах шаардлага огт гарч байгаагүй ажээ. Мэдээж хэдий хэр олон хүнийг вакцинжуулах шаардлага гарна. Төдий чинээ олон вакциныг үйлдвэрлэх шаардлагатай билээ. Харамсалтай нь энэ их вакциныг үйлдвэрлэх түүхий найрлагыг олно гэдэг маш том асуудал юм. Тэгвэл Johnson & Johnson-ы Janssen вакцин маш их сайшаал магтаалыг олсон шалтгаан нь тус компани зүгээс вакциныг маш олон тунгаар үйлдвэрлэж чадах боломжтой байв. Johnson & Johnson-ын ийм байр суурьтай байсан бол харин Moderna вакцины хувьд эсрэг байр суурьтай байв. Тухайлбал Moderna-г үйлдвэрлэж буй компани нь өөрсдөө ердөө 10 хүрэхгүй жилийн вакцин үйлдвэрлэлийн туршлагатай гэжээ. Нээрээс тэд тэгж хэлэх хүртлээр хэдий 24 төрлийн вакциныг үйлдвэрлэж байсан боловч маш их амжилтыг үзүүлсэн гэх вакцин байхгүй байв. Мөн тэд Moderna вакциныг бүтээн олонний итгэлийг олж чадсан боловч Moderna вакциныг олон тоогоор үйлдвэрлэх боломж нь хязгаарлагдмал байжээ. Тиймээс коронавирус маш хурдтай тархаж буй энэ цаг үед вакцин үйлдвэрлэгчдийн зайлшгүй хийх ёстой зүйл бол вакциныг олон тоогоор үйлдвэрлэх шаардлага юм. Contagion киноны төсөл хэсгийг харахад томоохон цэнгэлдэх хүрээлэнд хүмүүсийг вакцинд хамруулж байгаа харагдах бөгөөд хүн төрөлхтөн вирусыг давж дийлж байгаа аз жаргалтай төгсгөлөөр төгсдөг билээ. Бүгдээрээ энэ цаг үед бууж өгөлгүйгээр вакциндаа идэвхтэй хамрагдан дархлаагаа дэмжин сайхан цаг ирэхийг хүлээхээс өөр аргагүй юм. Бидний бэлдсэн нэвтрүүлэг энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараараа дахин уулзлаа. Түр баяртай.